Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст эхэлж байна. За, Инх цаа багштайгаа өнөөдөр нэг сүнс гэж одоо яг ямар ойлголт байгаа вэ те? Хүн болгон сүнстэй л дээ. Гэхдээ хүн болгон сүнстэй гэдгийг бүр мартцсан явж идэг. Энэ сүнслэг ертөнцөөр орсноор бидний амьдралд ер нь ямар өөрчлөлт гараад байдгийг энийг заавал нэг юм тусдаа өгдөл чадамжтай хүн сүнслэг замаар буюу далд ертөнц рүү орох хэрэгтэй юм уу? Энэ зам руу орохоор ер нь ямар асуудлуудаас нүүр тулж гин ер нь ямар асуудлууд шийдэгдэж гин энэний цаана ер нь яг юу яваад байдгийг энэ ойлголтын талаар ер нь жоохон энгийнээр хүнд ойлгомжтойгоор ярилцъя гэж та сууж байна. Тэгэхээр одоо ер нь нэг сүнс гэл ярихаар хүмүүс хамгийн түрүүний тийм айсан мэдрэмжл авч байгаа ч тийм. Тэгвэл хамгийн дөрөв сүнс гэхээр нэг хий үзэгдэлхэл жоохноос айдсан байгаа шүү дээ бидний. Одоо сэтгэл зүйд айдас мэдрэж байгаа шууд айдас мэдрэгдэх. Багаас л одоо сүнс нь хаагчиж гинэ гэх. Тийм. Одоо аимшигын кино болгоно сүнстэй байгаа даа шүү дээ. Тийм. Жоохон бахад шүү дээ. Одоо бол арай фантаз ондоо болчиход байна тийм. Өөрөөр хэлэх юм бол яг сүнсийг ингээд бид нэр багасаа их буруу ойлгоцсон л тоо. Угаасаа бидний ингээд өссөн орчинд ч гэсэн сүнсний талаар юм мэдээл баярах байхгүй. За ер нь бол хүн үхээд өгсөн хойноос сүнс нь хоогддаг юм байна гэдгийг бол мэддэг тий. За тэгээд одоо сүнс нь төрөл аваагүй гинэ. Сайн төрөл төрж гинэ. Хой төрөл байдаг гинэ гэдний. Ер нь бол ингээд багасаа бид хэд чинь одоо сүнс гэдэг зүйлийг нэг л тусдаа өгсөний дараах ертөнц шиг ойлгоод байдаг. Тэгэхэд бид нар ч одоо ингээд сүнс ингээд байж байгаа шүү дээ. Бид нар одоо энэ махбын дотор чинь сүнс байхгүй бол бидний уурах тарих. Энэ тийм үхэлтэй холбож сүнсийг ойлгоо сурцсан л байна л та бид нар. Тийм ер нь бол сүнс гэхээр яг үхэлтэй холбоол айцтай холбочоод байна тий. Тийм. Тэг чи хүн өөрөө бодтой хүн үхлээс үхтлээ байдаг тий. Тийм шүү дээ. Хүн өөрөө өөрийгөө амьтаа гэдгийг мэддэггүйгээр амиа хамгаалж амьдэрдэг. Тийм ухамсаггүйгээр. Би гээд итгэхэд яваад байгаа нэг хүний дотор эдийн хүсэл бодол тий. Өөрийн одоо би гэж итгэж байгаа нэг зан байдал. Дадал зуршил одоо дадал зуршил. Одоо хосоог нэг бүтээсэн хин ч хаад энэ хосоо ингээд нэг биеийн хилэмжээс нь тэг ярьж байгаа үйлдэл стилийн имиж тий. Тэг юу гэдэг юм? Энэгээр өөрийгөө бүтээчихэд шүү дээ. Энийг хосоог харчаад байдаг. Хосоог харчаад. А гэтэл тэр хосоо гэдэг зүйлийг ингээд бүтээсэн байгаа нь дотроос нь юу вэ гэдгийг анзаарахгүй л байна л да. Дотор байгаа зүйл гадагшаа хосоо олж илрээд байна гэдгийг хүн мэдхгүйгээр зүгээр дотор байгаагаа анзаарахгүй гадна байгаа бусдад тий одоо биеэр гэж илэрхийлж тий би тэгдэг би ингэдэг тий би хүсдэггүй би чадна чадахгүй гэх мэтийн ингээд хоёр туйлд ингээд автуулж ярьдаг. Гадагшаа илэрхийлэмжээ би гэж итгээд. За тэгээд дотор дуу хоолойгоо сонсдог хүмүүс нь болохоор дотроос бас нэг арай өөр юм чиглүүлээд байгааг зөн гэдээ ойлгочдаг тий. Тэгээд яг өөрийгөө ингээд сүнстэй гэдгээ за нэг сүнсэн зайлцсан байна ч гэдэг юм уу тий. Нэг амьдрал нэг болж бүтггүй болоод ирэхээр ноён нуруу сүнс зайлах сүлдх юмэр гэдэг үгтэй ингээд хальт ойлгодог. За энэ нэг юм дуудуулах хэрэгтэй юм шиг байна. Энэ зайлцсан юм шиг байна. Тэ гэтэл энэ сүнс гэдэг ойлголт татаа чинь асар нарийн бүтцэх ш. Тийм тэгээд одоо нэг нийгмээс авсан юм нэг мэдлгүүдийг өөрийгөө бас ойлгож чаддаг хүмүүс. Одоо бигээд итсэн бүтээсэн юм аа би гэдэг. Тэгээд зөвхөн энэ төрөл авалтыгаа сүнсийг бас зөвхөн одоо нэг сүнсгээ ойлгож чаддаг шүү дээ. Гэт энэ дотор одоо маш биеийн үзэл бүр амар хүчтэй автцсан байна. Тийм тэгэхээр энэ маш олон төрөл авалт бидэрт одоо энэ байгаа биеийг бүтээж идэг гэдгийг бас мэдхгүй ойлгохгүй байгаа. Тэр амьтны төрөл авалтан дээр үргэлж явж байгаа тэр алдаа, тэр хэв дадал зуршил хүрт өдөө хүрт бидний ген идгэсэнд шингээстэй явж байгааг тэгэж мэдхгүй байгаа. Тийм шүү дээ. Бид ч одоо ингээд нэг амьтнаар өөрсдөө төсөөлөл нэг амьтан тавираад байгаа чинь тэгээ өөрийгөө би нэг тийм амьтандаа гэд яриад байгаа чинь өөрөө тэрийг мэдчихэж штэ.
Тэгэхээр өөрөөр хэлбэл бидний энэ мэдээллийн сан ийм агуу өргөн цар хүртэй байгаа шүү дээ. Биеийн дотор одоо энэ махан биеийн дотор энэ физик биеийн дотор ингэ дагуулгадж байгаа эдсэн энэ мэдээллийн сан гэдэг зүйл бол тийм. Бидний ингээд нэг одоо нэг сурч заалгаж тий. Гаднаас олсон энэ нэг мэдлэг мэдээлэл доторхоороо амьдрах сонголтыг хийж гиснээр бие үзлийн амин хүчтэй төв босоод ирдэг байхгүй. Гэтэл дотор байгаа тэр зүйлийг уудалж тий нэг айлс ирэхээр адраа уудал гэж ярьдаг штеп. Гэтэл та гаднаас ингээд нэг юм ирж авчирчаад тэрийг энэ би гэдэг штеп. Одоо нэг ихтэй сургуульд 2-3 их сурч харч юм уу тий. Эсвэл одоо юу гэдэг нэг мэрэгжил эзэмшчихээрээ тэрийг би гэдэг штеп. Эсвэл нэг хідэн одоо үр хөвгтөй болоод хань ижилтэй болоод гэр бүл гэдэг зүйлээ бүтээжээ тэрийг тэ миний ихнэр миний хүүхдүүд тэд эдрийн эцэг нь би гэдэг нэг эцэг дүүртэй итгэжээ тэ тэг чадахгүй итгэжээд гэд өөрөөр хэлбэл хүн ингээд янз бүрийн гаднаас тусгалаар орж ирсэн дөрүүдтэй хит хитгээд эхлэхэд тэр бие үзэл чинь амар хүчтэй болчдөг. Бие үзэл гэдэг чинь ер нь бол ингээд одоо хин нэгэн өөрийг нь тодорхойлсон тодорхойлолтод автахыг хэлж штэ. Одоо сурсан мэдсэн зүйлээрээ өөрийгөө тодорхойлохыг. За тэгвэл яг одоо бидний нэг яриад штэ нэг сүнсгэл гээд эн чин зүгээр гадагшаар бол тийм юм байна. Тэгвэл дотор юу гэдэг ингээд сонирхоод л тэр сүнс ахгүй юу? Сүнс гэдэг чинь өөрөө ухамсарт амьд байсан. Бидний нэг махан биеийн дотор ороод төрөл авалт хийгээд амьдарч чаддаг. Тэр ухамсарыг сүнс гэж хэлээд шин. Тэгэхээр одоо бидтэй жишээ нь ингээд урд төрөл авалтуудын тэг ухамсаргүй явсан амьдралын хэв дадал буюу энэ оюун ухаан сэтгэл дадал хэв дадлууд тий. Энэ болгон дээрээ дараагийн төрөл авалтаа давтдаг байхгүй. Гэхдээ тэр чин тэр сүнсний өөрийнх нь туулна шүү. Гэтэл зарим сүнстэй ухамсар мухамсар битгий хил доод ухамсартай байгаагүй гэж мэдгээ боллоо ингээд унтсан. Тийм учраас ингээд дахин дан төрөл авалт явж идэг. Гэтэл тэр нэг бүх юм дотроос чинь тэр дээдийн дээд хайр, дээдийн дээд бүхнийг ойлгож ухаарах суу ухаанууд гарч ирж л байдаг. Хүнд байдаг. Тэргээ хүн зүгээр далдын дал 7 хоолын цаагуур хинч харахааргүй гүн нууцсан нууцнаач мэдхгүй далдалцсан далдалснаас ч мэдхгүй далт хийцэн гэдэг. Тэгэл нөгөө ил байгаагаа би. Тэг өөрөөр хэлбэл сүнс гэдэг юм чинь зүгээр яг үнэнтэй та бүхэлдээ л гэсэн үг. Тэг яг одоо таны ингэ байж байгаа чинь таны сүнсний байгаа нь л тэр дотор байгаа сүнс чинь гаднаа яг адилхан тусцсан байгаа юм. Толин тусгал гэж яриад нь шүү дээ. Та толинд харахаараа өөрийгөө л хардаг үстэй. Тэрнтэй адилхан таны дотор байгаа амжил ил амьдрал руу чинь шагаагдаад гадагшаа ил гараад тэрнтэй холбоотой үүлийн үрээр холбоотой бүхний дуудаад юу үүлийн үргэд чи юу гэсэн үг юм? Таны сүнсний туршлага тууллыг та гаднаасаа л дуудана гэсэн үг шүү дээ. Тэ? Та одоо жишээ нь таны одоо сүнс олон төрөл авалтанда яг одоо юу гэдэг хүн хайлж чадахгүй хүнд зүрх сэтгэлээ нээж чадахгүй зүрх сэтгэлээ ингээ гүн хаацсан тэг бусад хүн намайг хайлдгүй юм байна би бусад хайлагдах хэрэггүй юм байна гэдэг итгэл үнэмшилтэй төрсэн сүнс байх юм бол тэр яг төрөхтэй тийм л төрдөг. Нөгөө төл тавтаадаг ч яагаад тэгэхээр тэр засаж амжаагүй болохоор. Засаж амжаа. Өөрөөр хэлбэл бидний сүнс яах га төрөл авалт дан гэхээр энэ бүх тэ худал бие үзлийн төөрөгдөлд авсан итгэл үнэмшил болгоно засгаад тэрний цаанаага гүн сүнсний тэр ухшил болсон тий энэ дэлхий дээр ирсэн утга учраа олох гээд иргэн санах гад л дахин төрөөд идэг. Тэгээ одоо тэр чинь их зовлон маазтай сүнсний үед боддоо ингээд одоо нэг үйлдээ дахин тавтаад л энэ дэлхийд чинь байнга байж ингээд боддоо. Хаал нөгөө нэг өстой тавьж явж чаддгүй алтан дахиж бүдэрч унаал. Тийм бүдэрч унаал.
Нэг алтайгаа одоо үргэлжийн мөнхөд тавтаал те. Зэрэг алдаа татаад байгаагаа бүсүүлд ойлгохоо болтлоо. Ухамсаргүй төвшөнд ороод. Тийм тэрийг бүр мартчихдаг тийм. Тэгэхээр бид нэр зүгээр энийг ажиглаж олоод бүр тэр өөртөөсөө даллаад нууцсан гүн нууцсан төлөвт оролцсон байгаа. Дотоод тэр сүнс энэ дэлхий дээр яах гэж ирсэн, яах гэж одоо амьдрах гэдэг гэдгийг олж мэдсэн даруйдаал бидний дотоод ертөнц тэ одоо чөлөөлөгдөд бэлэн болчдөг. Нэгдүгээр. Хоёрдугаар тэрний гаццсан тавтаад байгаа алдаагаа эхнээсээ ойлгож эхлэхэд сая сүнс чөлөөлөгдөх зам руугаас орж иж байдаг. Тэгээ энэ хоёрыг хоршуулж хурдна. Сүнс яах гэж ирсэн, юугаа их гэж тэг байгаагаа ойлгоцсон. Гэтээ би ийм гацаатай, ийм алдаатай юм гэдгийг ойлгочхоор тэр хоёрын чинь дундаас сүнс чинь тэг алдаагаа давтгүй болохын тулд эрх чөлөөгөө олохын тулд тэр хоёрын давтаж зэрэгцэж орж ирж байгаа энэ үед сая одоо бидний тэр нэг сүнс сэрнэ гэж яриад шүү дээ. Би хөө өөрөө өөрийнхөө дотор байгаа тэр гүнэл олж ухаарч байгаа процесс. Тэгэхээр одоо сүнс гэхэр чинь тийм холын юм биш, зүгээр бидний амьсгал шиг агаар шиг тий зүрхний цохилчиг. Хөө тэр сүнс чинь амьсгалуулаад зүрхний цохилт өгч байгаа шүү дээ. Тэгээ энэ сүнс чинь дэлхийдээ төрөл авалт хийхэд удам дотор төрж байна. Удмын одоо сүнсний урсгал дотор төрж штэ. Тэр удамд харьяалагдаж. Тэгээ тэр удамтайгаа холбоотой ижилсэж орж ирнэ. Удам одоо сул дорой байх юм бол тэр сүнс сул дорой байдлаараа ижилсэж орж ирнэ. Тэгээ тэр дотоос хэрвээ сүнс өөрийгөө олоод нээж чадах юм бол тэр удмын сул доройг өөрийн алдаатайгаа ижилсүүл засдаг учраас удам засарж идэг, өөрөө ч сэрж идэг баг. Тэгэхээр бид нар энэ сүнсийг тийм амар хол ойлгох хэрэггүй. Таны амьсгалаагаар зохилох зүрх юм аа л гэж ойлгох болно. Таны амьд яваа шалтгаан чинь таны сүнс. Тийм үстэй. Тийм шүү дээ. Тэгэхээр бид нар одоо сүнсгүй юм шиг л өөрөө сүнс биш юм шиг сүнс ихээр бүр өөрөөсөө тустай юм шиг амьдраад бүр. Үгүй тий чинь бүр үнэн тэнэг ойлголт тахгүй. Яг үдээ биднийг угаасаа ийм одоо болтлоо явцсан сүнснүүд байна дээ. Ийм нийгэм буюу дэлхий дээр чи ийм байдал ингээд ноёлцсон байна тий. Учир нь дэлхийн сүнсүүд бүгд ийм байна ахгүй юу да. Тэгээ энэ байдалд нь ингээд байлгаад тий ажиглаад анзаараад удирдах сурцсан хэсэг бүлэг сүнснүүд байна бас. Хүмүүс бас л хүн буюу сүнснүүд байна тий. Ийм байлахыг хүсэж байгаа хүмүүс ашигтай байгаа дээ шүү дээ. Тэгээ энийг ингээд удирдах андаас сурцсан нэг тийм ураг удмууд байна. За тэгэхээр одоо бид нэр зүгээр л одоо энэ амьдралыг өөрчилж, хосгож, өөрчилж хүснээр амьдрын эрхчлөөтэй байна гэдэг чинь та санхүүгийн эрхчлөөнд хүрснээр ирдэг юм аа. Тэ? Та дотоод ертөнцийнхаа эзэн болж тэн дотор байх тэр цэвэр ухамсар мэдрэмж буюу бүх юмны саад бишэл гацал зовлон болгоноос хүссэн үсээгүй нүдэн анаач чадгаа гараа явж яагаад тэ тулаад сурцсан, түүний цаана гараа сурцсан тэр төлөвт хүрэхэд сая та эрхчлөөг хандлаа мэдэрдэг байхгүй. Тэр одоо эрхчлөөг хүн болгон хайж байгаа штэ. Хин завхыг хүсгэн тэ тэр чинь зовлонгийн ядаж энийг юмнаас гарч зовхгүй байна гэдэг нь ядаж тэр суусанд эрхчлөө штэ. За тэгэхээр одоо бид нар ингээд өөрөө ирэхгүй энэ болгонтой одоо тулах хэрэгтэй. Тэгэхээр тэр сүнс мус гэдэг ойлголтыг хол тавихгүй зүгээр л өөрсдийн бүр амин уг гэж бод. Яг одоо таны шийдвэрлэх ёстой асуудал та над сүнснийхаа гацааг гаргаж тий өөрийн дотор байгаа уг хүн чанаас сэрэгч. Тэрийг ингээд сэрээчгээр таны амьдрал яг одоогийнхоосоо тис өөр бүх юм эсрэг таны дотор нь ингээд нэг өөр ирэх хүсэж идэг тэр бүх хүслийн дээд огшим нь сэрдэг. Тэгээ одоо монголчуудын хүчтэй байдаг дэлхийг өөрчилдөг тэгтэг ингэдэг гэдэг энэ бүх юм чинь ердөө энэтэй холбоотой. Тэгэхээр бид нар энэ нийгэмдээ санаа зовж байгаа юм бол үр хөвгтөө санаа зовж байгаа юм бол зүгээр дуугаас сүнсний учрыг олцгоо тий. Энэ нь бидний гавьяа юм. Сүнснийхээ буюу өөрийнхөө учрыг олох гэдэг шүү дээ. Өөртөө өөр нуур тулах гэдэг шүү дээ тий. Амьд явж байгаа шалтгаанаа гүн гүнзгий хайж олооч ойлгох гээд тий. Учир шалтгаан ухах гээд.
Юугаа гэдэг энд ингээ гэлтрээ явж байгаа юм бэ тий. Тэгээ энийг ч ухаж ойлгоход амархан штэ сая ярьлаа. Та толон тусгал юм аа. Таны амьдралд юу ирээд байна? Та тэрийг хүлээмжшэрэг. Тэрийгээ та даалт хийж нууж хааж нууцсан учраас. Өөрөөр хэлбэл бидний бүх сүнстэй энэ дэлхийн програмаас гэж ярьдаг матриксаас гарахын тулд бүгд гацаа зовсон зовлонгийн шалтгаан болгоноо тайлж иж гарна. Тэгээ одоо энийг чинь там гэж нэрлэж байгаа шүү дээ. Хамгийн одоо тамд байгаа сүнснүүд бүр одоо унахын дээр унаа, гацхан дээр гацаа, зовхон дээр зовцсон сүнснүүд тамд байж байгаа шүү дээ. Зүгээр амьдраад ингэ явж байгаа. Гэтэ таны дотор там бай. Та дотроо тамтай учраас таныг тамд байгааг мэдрүүлэх болгон амьдралч ирнэ. Там багын санаалтаад шүү дээ. Совно. Өөрөөр хэлбэл таны дотор байгаа юм л гаднаас ирээд нь шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг айгуу тэнийг юм авчдаг байхгүй. Намайг зовоочлоо, би зовчлоо гэдэг энэ дүрд орчхоор л тий зовлонгийн шалтгаан надад байгааг ойлгохгүй хүн гадагшаа харж хараа түр ялш гадагшаа харж хараа зовхчин дүрд аваад зовлонгийн шалтгаанаа олдгоо. Ийм зовлонгийн дүртэй хүмүүстэй зовгч болцсон хүмүүс бол хэдэн мянган төгрөг авалтаараа өөрөө өөрт нь энд байгааг ойлгохтлоо л зовно гэсэн үг. Тэгэхээр бидний дотор байгаа бүхэн бидэрт ирээд байгаа юм бол яг одоо таны амьдрал, таны бүтээсэн байгаа болгон таны дотроос л гарсан гэсэн. Энэ бол хувь тавилан. Та дахиад өөр газар төрсөн ч яг л энэ тавтагдана. Тэгэхээр бид нар хувь тавиланг өөрчилж хүснээрээ болно. Хамгийн гол нь та энэ болгон танд байгаа л хүлээн зөвшөөрөхөөс бүх юм эхэлдэг. Тэгэхээр чинь тэр доороосоо сэрж байна. Гарах гацаа дотор гүнээсээ хайж байна. Энэ орчин сай зэрэгцээж орж ирэхээр та сая энэ болгоноос чөлөөлөгдөх чөлөөлтүүд, өөрчлөлтүүд, хувирлууд, хувцлуудыг авдаг. Тийм учраас одоо энэ ойлголтыг тэ амьдралаас одоо хол тавих бол танд магадгүй хин нэгэн альбан тэрэн эсвэл тэ хамаг юмдаа гүн хорогдсон шунал тээсэн сүнс хорогдоод тийм сүнсний хорлолд автаад явж байгааг бол таны дотор тэр байгаа учраас л тэр. Тэгээ эний чинь ингээд нэг хүмүүс гаднаас ингээд нэг түр ингээд аргалчих гадаг штэ. Тийм. Нэг хин нэгээр засал хийлгээд тэр хүнд нэг тухтай ад жагалыг мэдрэх нэг өчүүхэн нэг одоо ахцаасан юм л хийгээд штэ. Тэг та даа төрөлдөө тэгнэ. Магадгүй нэг хитэн жилийн дараа дахиад тэр танд очирно. Тийм учраас энэ болгоныг гаднаас бити түр одоо хүчин намдах байдлаар тий энэний ингээд гарцыг хай. Тэрнээ та зөв өөрлөгөө үнэхээр энэ надад байгааг ухаарад яаж энд чөлөөлөгдөх үү гэд. Тэр чөлөөлтийг хайж өөрхөн дотор руу хандхад тэг хүмүүс дотоод ертөнцтэйгээ холбогдох одоо тийм хэцүү байдаг гэж боддог штеп. Үгүй штеп. Гаццсан сүнсэл холбогдож чадахгүй байгаа мэдрэмжтэй. Яг бол гацаан дундаа таг гаццсан зурцсан учраас тий. Гацна гэдэг чинь та одоо урагшаа авах гэхэд хүлчин тушаатай хоошоо суух гэхээр бүхс чинь одоо ингээд нуглардгүй ч юм уу те. Хөвтөг гэхээр хөвтөг газар олдохгүй тийм хашигдмал орон зайд босоогоор байж байгаа ч юм уу те. Гэхдээ байж болохын хэмжээгээр та бүх талаас хашигчаад байна шүү дээ. Эннээс л хүн гарахаараа олох хэрэгтэй л байна шүү дээ. Тэгэхээр одоо яагаад ийм болтлоо ингэцэн гэдгээ л хайж эхлэхээс ахуулаад хайсан болгон олдно. Тэгээд жоохон энэ одоо өөрсдийнхээ сүнс буюу дотоод тэр ээж чадвар чадамж те дотор ч асар их юм байгаад итгээд тэр их юмаа чөлөөлөх тэр гүн хүсэл тэмүүлэлд автал та. Гадагшаа хэрэгцээгээ хангах шунал дээр биш дотор хэрэгцээгээ хангаад өгөөч. Дотор тэр хэрэгцээ чинь байгаа учраас гадаас хайгаад байгааг анзаараач те. Тэг хайгаад байгаа юм та гаднаас хайгаад олдгүй юм. Дотроосоо хайхаар олдгийн. Дотроосоо хайхаар дотор талын хайлт чинь дотоод ертөнц буюу бусдын даалд ертөнц рүү орсон орон зайруу нэвтрээд яг тэрнээс чинь гаргаж өгөх тэрнтэй ч холбоотой юмыг амьдрал чинь дуудаж авчирч өгдөг. Яг бол та яг одоо дотор ертөнцөөс юм хайх дээр төвлөрсөн.
Яг тийм зүйлийг амьдралдаа татна. Таны чөлөөлөх зүйлсийг. Тэгээ өөрчлөлтөн дээр тулгуурлана гэдэг чинь өөрчлөлтийг өөртөө дуутна гэсэн үг шүү дээ. Тэгээ чинь гаднаас зүгээр л ингээд нэг гал унтраахтууд юм л хайгаад байна гэдэг нь та яг тэгж амьдрнаас нь турш та. Ийм бүр туйлын үнэн зүг. Хайсаарлах бол нэг жоохон унтрлаа. Ахаал хайсаарлах. Тийм. Одоо дотоод ертөнцөөр нь дүүрэн бүр адгийн гүний шуналтай сүнсүүд байна шүү дээ. Тэгвэл тэр шуналтай сүнс чинь амьдрал дээр яг тэр шуналал гаргаад амьдрын ш. Тийм. Тэгвэл тэр шунал яагаад үүсцнийг угнаас нь хайж олоход тэр шунал тэр мэдрэмж алга болчдөг. Хамгийн гол нь тэр гүнийг олох хэрэгтэй. Гүнийг олохын тулд өөрийн дотор ертөнц рүү улам л гүн хай ол. Дотроосоо бүгдийг хай олдно. Бүр хайсан болгон ч нь олдно. Бүр төсөөлөөгүй зүйлс ч нь олдно. Тэндээс муу муханж олдно, сайн сайхан ч олдно. Сайхныг нь бид нар дээд хэсэд буюу авис бэлэг чадамж өгдөл гэдэг. Муу мухайг нь бид нар доод хэсэс буюу одоо таныг энэ доод ертөнц тий энэ одоо гүн төвшөнд унагцсан байгаа гацаа гэж хэлдэг. Чөтгөр шулан ботлоо тий та гацсан байгаа бол маш гүн гацаатай гэсэн үг. Гэтэл ямар ч адгийн чөтгөр шулман ямар ч дээд одоо өгдөлтөн болж чаддаг. Бид нар бүр тий ингээд одоо ярьдаг штэ. Хүүхэд насандаа авсан дадлаа хүн тавьж чаддаг юм аа. Хүн өөрчлөгдөг юм аа. Бодлоо. Бүр бид тий хэн байснаасаа тис эсрэгээр нь боллоо. Хаах хүртлээ өөрчлөгдөж болно. Хүн бол бүр цогсоо зайгүй ховсол өөрчлөлтийн тийм чадрыг өөртөө тээцсэн байдаг. Ийм агуу зүйлс гэдэг бид тэнд. Тэнгүүд бид нар одоо зөвхөн одоо энэ төрөл авалтын хал одоо нэг дүрдээ итгэжээд би болохоор ийм хүн би чи ийм шүү дээ итгэж яваад байна ш. Тэгэхээр бидний тэр олон төрөл авалт байгаа тэнд бид нар тэр адгийн овшин ч байна, алуурчин ч байна, тэр дарга сайдан ч байна, хаан ч байна, хатан ч байна тий. Энэ олон төрөл авалтууд байгаа байхгүй, энэ чадамжууд байгаа байхгүй. Байгаа шүү дээ. Тэр одоо жишээ нь одоо нэг төрөл авалтанда за 13 дугаар зууны үеийн тий за бүр татны төлөвтэй байлаа гэж бодъё. Тэр хүртэл ухаарц хэрж тий өөрийгөө чөлөөлж чадсан хатан ухс хатан байлаа гэж бодъё. Тэгвэл яг одоо танд тэр төлөв чинь дотор чи амьд байж байгаа шүү дээ. Бүх юмаа тэгээ бэждэг. Та зүгээр тэрийгээ эргэн санджаад би чинь бүр татан байсан юм гэдгийг ойлгоход л тий. Тэр чадамж таны дотроос ундрна гэж бодтоо. Өөрөөр хэлбэл бидний сүнсэн дотор маш олон төрлийн авалтаар дүүрсэн их мэдээлүүд байдаг. Доотхоосоо дээдийн дэд хүртэл. Энэ болгоныг бид гаргаж чадна. Тэгэхээр магадтай ингээд хязгааргүй хайртай мөртлөөсөө маш хүчтэй гомдол ус сонцны сүр täхэд тэр их хайр нэвсэргээ тэр хүнийг үтсэн ядах шууд алах хүч болж хувирж байгаа шүү. Яагаад тэгвэл тэр хүний дотор тэр их гүн үзэн ядалтын төлөвүүд байсан гэсэн. Бага учраас тэр сэргийж гарч ирж байгаа. Тэгэхээр бидний дотор ингээд бүх юм байна гэж чинь аахгүй. Тэгээ бид нар яхаа ингээд сүнс рүүгээ ороод боёо өөрөө ойлгохгүй явж яталтэй. Одоо тэр олон төрлийн авалтын маш олон одоо салаа замууд нэгддэг. Тэгээ дээд төрлүүдээсээ тусламж авах үедээсээ буулгах гэж ярьдаг. Тэр яг бууж орж ирдэг, яг мэдэрдэг, ойлгогддог, ухаардаг. Тэр хүний гацаанаас шалтгаалаа тий. Одоо тэгсээ зэгцлэхийн доод төлөв авалтуудыг авахд тэд нь яг л орж ирээд айш аврыг гайхаж идэг. Хүн ийм юу олон юмны цуглуулга байхгүй. Тэгээд эндээ чи ураг удмынхаа орж ирнэ. Тий. Тэгээд дээрээс нь одоо бидний энэ дэлхий дээр хүн төрөлд авч ирсэнс гадна хэмжээсүүд бас байгаа. Тийм дэлхий дээр төрөл авалт хийгээгүй дээдийн төлөвүүд хүртэл байна. Бүр төрөл авах шаардлагагүй болцсон тий бүгдэд оршигч төлөвүүд хүртэл байна бид нарт. Бүгдийг бид нар оруулах боломжтой. Тэгэхээр ингэ бодоод үзэр хүнд чадахгүй юм байхгүй гэдэг нь бүр туйлын үнэн. Тий. Одоо жишээ нь ингээд бид нар ингээд дотроо яагаад энэ дэлхийн акашийн тавчааг тэгээ явж идэх юм. Тэгээ олон төрлийн авалтнаа за бүр татны үед 13 дугаар зууны бүх мэдээллүүд надад байна. Тэ? За дараа төрлийн авалтанд одоо ахаал нэг хэсэг цаг хугацаагаар зэтгэрч байгаа ш. Тэр мэдээллүүд байна.
Дахиад байна. Одоо бид нар жишээ нь ингэ байж хагаад Монголын нийгэм тийм тий дэлхийн байдлын юм гэл энэ бүх мэдээлэлүүд байгаа ч бид нар эдгээр чинь байна. Өөрөөр хэлбэл бид нар ингээд бүх төрлийн авалтуудаа сэргийгээд бусдын төрлийн авалтуудаа холбогдоод нэгдмэл юм бүхэл юм гээд явж идэл нэг мэтгэд та өөрөө дэлхий болсон явж идэг. Бүх дэлхийн мэдээллийг агуулсан болцсон явж идэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар ийм агуу тэгээд энэ агуугаа мэдрээд гайгаж чадснууд нь дэлхийн алдартан суутан ухаантан мэрэгд те хуршгүүнүүд нь болдог. Адгийн муугаас гарч чадахгүйнүүд нь энэ дэлхийн те хамгийн одоо муу муухай тод жишээнүүд болж байдаг. Тэгээд бид нар одоо энэ болгоныг дарцсан яг одоо итгэцэн зүйлд итгэж явж байгаад те биднийг ингээд маш дотоод үлдмэг мэдрэмжээр амьдруулж байдаг. Тэгэхээр ингээд хүн өөрөө олно гэдэг нь ийм бүтэн том төлөвөөр амьдрна гэдэг нь хязгааргүй чадамжтай байхын хэлбэр байгаа зү. За тэгэл энийг л ингээд ойлгож хүлээн зөвшөөрнө гэдэг нь сүнсээ ойлгох бол явчихдаг. Ер нь сүнс гэдэг чинь махан битээ бийгүүл амьдарч чадах төлөв шүү дээ. Буюу энэ дэлхийн амь амьдралын бүх хэлхээс нь дошдог. Дэлхийн амьдрал үүсгэгч төлөвүүдийн нэг шүү дээ. Бидний сонсож байна. Тэгээ ингээд яг сүнсний талаар ингээд их олон янзаар ярьж болно л доо. Ерөнхийдөө бол нэг ингээд одоо дүүргий та тий. Тэгэхээр одоо энэ сүнстэй холбоотой мэдээлэлүүд одоо ил ертөнцид тархаж эхэлж байгаа юм байна тий. Тэгээд одоо энэ сүнсний тухай илүү гүн мэдлэг мэдээлэлтэй өөрөө илүү төхөж орой өшөө өөрийгөө сонирхыг гэвэл та бүхэн маань одоо бидний энэ подкастыг одоо илүү олон хүнд түгээж Facebook хуудас юм цааш нь түгээж одоо YouTube сувгийн маань одоо дагаараа тэр хонхон дээр нь дараараа тий. Коммент хэсэгт бас сонирхсан сэдвийнхаа талаар асуултуудаа бичээд үлдээгээрэй. Айдсгүй асууад эцсийн айдс цэгцэрхэд гэх юм уу? Тийм тийм. Ер нь бол ингээд ямар ч айцгүй болсон үед та сая маш нээлттэй, маш чадамжтай бүхнийг хийж чадах чам мэддэг. Тэгээ айц ч ингээд нөө чимээгүй тахаа шиг бидний ингээд битүү бүрхсэн мэдчих боёдсээр нь элдвэдээ тийм бүх аргаар айгаад айцсан гэдгийг хүлээн зөвшөөрөх. Тэ энэ бол бидний хамгийн ихний одоо айцын мөн чанарыг олох нь хамгийн ихний арга. Хамгийн ихний айцыг таних юм тий. Айцтайгаа ч мэдэхгүй явж байгаа шүү дээ. Тий, айц гэж юу вэ гэдэг дээр л та нар ухаж ойлгоход л 9 шидийн хариултад бүх талаас гарч ирж шүү дээ. Тий. Тэгэхээр бид нар одоо нэг зүйлийг болохоор маш өнгөц хүлээж аваад байна. Маш одоо юу гэдэг нь тий. Тэгээд нэг одоо байцааны гадна айлс шиг, сонгоны гадна айлс шиг амьдардаг бид нар. Энийний цаана маш олон үнцгүүд, маш олон тууллууд, одоо маш олон хэмжээстүүд, дүр авалтууд тий өөрийгөө байцаа сонгоноч мэдгүй амьдарч байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр бид нэр одоо энэ цаг хугацаа маань одоо ер нь бол одоо уул олдон үлдэх гээд байна. Бид нэр одоо яг жинхэнэ сүнстэй гэдгийг хүлээн зөвшөөрч, би сүнс гэдгийг хүлээн зөвшөөрч, сүнслэг энэ том хязгааргүй ертөнцөөр амьдрах цаг айл гэдгийг одоо ирчээд байна. Тий. За ингээд дараагийн подкаст хүртлээ түр баяртай. За баяртай.